Монгол улсын гадаад бодлогын үзэл баримталд Төв Азийн болон хөгжиж байгаа орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх гэдэг заалтыг тусгасан байдаг. Тиймээс манай улс Төв Азийн улс орнуудтай найрсаг харилцаагаа сэргээх, идэвхжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах нь чухал ач холбогдолтой юм. Энэ хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцөх Туркменстан улсын ерөнхийлөгч Сердар Берди Мухамедовын урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцөхийн энэ удаагийн айлчлал нь Туркменстан улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд хэрэгжиж буй анхны дээд түвшний төрийн айлчлал гэдгээрээ онцлог боллоо. Монгол улсын гадаад бодлогын зорилтуудын нэг нь Төв Азийн улс орн түүн дотроо Туркменстан улстай хэрэгжүүлж буй найрсаг харилцаагаа бэхжүүлэх, харилцан ашигтай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал байд юм а. Манай хоёр улсын яриа хэлцээ идэвхжиж, хоёр талын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих нэгдэгт итгэлтэй байна. Энэхүү төрлийн ажлын хүрээнд Монгол Туркменстаны харилцааны эрх зүйн үндсийг бид бэхжүүлж, харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах, засгийн газар болон байгууллага хоорондын гэрээ хэлцээрийг байгуулж, ажлын дүнгээр хамтарсан мэдээлэл гаргаж байгаад бас баяртай байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хугацаанд Монгол улсын төрийн тэргүүний түвшинд анх удаа хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлал нь Монгол Туркменстаны найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэж үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах чиглэлд нэгт хамтран ажиллаж, Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан Трибун мод үндэсний хөтөлбөрийг Туркменстаны ойжуулалт үндэсний хөтөлбөртөө уялдуулан байгаль орчны салбарт хамтран ажиллагаа илэрхийлж байна. Монгол улсын санаачлага далаад гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээрт ойрын хугацаанд нэгдэн орох асуудлыг бид судлан үзэх болно. Манай хоёр улс өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэж, ирэх он жилүүдийн хамтын ажиллагааны хэтийн төлөв тэргүүлэх чиглэлүүдэд тодорхойлж, харилцааны түүхэн шинэ хуудсыг хамтдаа нээж байгаад туйлын баяртай байна. Туркменстан улс нь байгалийн хий газрын тосны их нөөцтэй. Дэлхийд байгалийн хий нөөцөөрөө 5 дугаар байр эзэлдэг бол хөвөнгийн тариалалтаараа эхний дөрөвт ордог эрчимтэй хөгжиж байгаа орнуудын нэг юм а. Туркменстан улс нь далаад гарцгүй орон хэдийж Каспийн тэнгист гарцтай. Тэдний гар аргаар уралдаг Туркмен үндэсний хэвс нь дэлхийд алдартай. Туркменстан улсын нийслэл Ашхабад хот нь 1 сая хүн амтай бөгөөд цагаан гантгийн 543 барилга байгууламжаас бүрдсэн цагаан гантг хот гэгддэг Төв Азийн үзэсгэлэн хотуудын нэг юм а. Харилцан сонирхлуудаа бол маш нарийн тодорхойлсон их юм прагматик айлчлуулж ингэж шийдэж болно. Монгол улсад Каспийн тэнгисийн гарцыг бомбыг нээж ашиглуулахаар тохиролцлоо. Энэ бол маш чухал шийдвэр. Авто замын болон агаарын тээврийн харилцааны хэлцээр хийлээ.
Манай улсын гадаад харилцааны түүхэнд болон энэ улсын гадаад харилцааны түүхэнд ирж байгаа анхны Монгол улсын ерөнхийлөгчийн төрийн айлчлал. Нэгдүгээр хүнсний улсуудын том зорилт нөгөө талдаа цагаан алт гээд үндэсний ийм хоёр том хөдөлгөөн явж байгаа. Энэ бүтээгдэхүүнийг бид нар дотооддоо 100% боловсруулад, үйлдвэрлээд өөрсдийнхөө хэрэгцээг хангаад дээр нь экспортод гаргана гэсэн томоохон зорилтууд явж байгаа. Сайн байцгаана уу? За ингээд Монгол улсаас Туркменстан улс руу төрийн болон бизнесийн хамтарсан 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй айлчлал эхэлж байна. Ингээд нисэх онгоцноос буугаад Туркменстан улсын үйлдвэрүүдтэй танилцах, бизнесийн төлөөллүүдтэй уулзах ийм чухал ийм аялал байгаа. Монгол улсын гадаад бодлогын хувьд бол Төв Аз руу чиглэсэн бодлогоо ер нь түлхүү идэвхжүүлж эхэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор эрт дээр үеэсээ ч гэсэн бид нар торгоны замаар яг дайрж өгөгддөг байсан ийм түүхэн болон геополитикийн өндөр ач холбогдолтой газар руу бид нар аялах гэж байна. За яагаад энэ Туркменстанд бас ач холбогдол өгж манай бизнесүүд үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бизнес форум байгуулахаар явж байна гэхээр энэ бол ер нь харьцангуй хаалттай байж ирсэн улс. Гэтэ сүүлийн үед бол ер нь нээлттэй болж магадгүй гэсэн ийм бодлого баримтлах суурэ тавьж байгаа гэж анзаарагдаж байгаа. Энэ альва шинэ зах зээл нэгж байгаа зах зээл дээр төрүүлж очиж танилцаад төрүүлж боломжийг эзлээд авбал бас ийм боломж байж магадгүй гэсэн. Бас давхар энэ тандалт хийх зорилготой ийм бизнес аялал болж байна. Ерөнхийлөгчийн аялжлаар төр хувийн хвшлийг төлөөлөд бид өнөөдөр Туркестан улс руу явж байна. Туркестан улс руус шинэ бизнесийн салбарт дуршлаг судлахаар бол бизнесийг төлөөлөд манай компани бол явж байна. Туркменстан улстай бол мах бүтээгдэхүүн боловсруулах болон мад хөрөх салбарт бол туршлага солилцохоор энэ удаагийн аялалд бизнес форумд оролцохоор явж байна. Туркменстан улсад буулаа бид нэр ингээд бизнесийн маань маш гоё юм хүндэтгэлийн гоё монгол хэлээр давтаа морилно хэмээн бид бүхнийг угтаж байна. Төв Азийн цээжинд хамгийн анхны төрийн айлчлалын гэрч бид нар боллоо. Бизнесийнхэн болон төрийнхэндөө амжилт. Төрийн тэргүүний айлчлалын хүрээнд Монгол Туркменстаны бизнес форум болон баялаг бүтээгч бизнес аялал зохион байгуулагдлаа. Бизнес форум болон бизнес аяллыг Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газар гадаад харилцааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Туркменстан улсын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгууллаа. Хоёр улсын худалдаа аж үйлдвэрийн танхимууд биеийнхаа бизнесүүдийг илүү ойртуулах, илүү өргөн боломжийг мэдээлэлээр хангах, хамтарсан форум үзэсгэлэн зохион байгуулах, олон улсын үзэсгэлэнд хамтарч оролцож боломжуудаа ярилцах зэрэг ийм зорилготойгоор санам бичгийг бас байгууллаа. Хэлсэн адил ашигтай ажиллах хувилбаруудаа ярилцж байна. За мэдээж бид нар энэ улсад юу өгөх үү, энэ улсаас юу авч болох уу, тэ? За аж ахуйн нэгжүүлж гэсэн нэлээд өндөр бас оролцоотой оролцож байна. Сүүлийн 30 жилийн турш байгалийн хий дээр тулгуурлан эдийн засгаа бол маш амжилттай авч явж байгаа. Энэ жишг болохоор улс Туркмен газ компани удирдлагатай уулзаж бас ярилцлаа. Цаашид хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тал дээр нээлттэй шүү гэдэг энэ эхний байдлаар санал солилцоод хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавилаа гэж бодож байна. Монголын талаас 40 гаруй, Туркменстаны талаас 40 гаруй аж ахуй нэгж оролцсон уг форум нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг нээхэд чиглэсэн чухал арга хэмжээ болсон юм. Импортын
барааны чиглэлээр компанитай уулзлаа. Тэгээ бид нэрт өөрсдийн Орос дэх салбараасаа болон энд байгаа өөрсдийн түүхий дээр нийлүүлдэг бараанууд үйлдвэрлээд нийлүүлэх санал тавьж байна. Маш олон бүтээгдэхүүн санал боллоо. Биднэрт судлах бас цаашдаа хамтран ажиллах боломж байна гэж харж байна. Барилгын салбарын хувьд бол одоо бас дээврийн бүтээгдэхүүн, мөн одоо хүнсний ногоо, за програм хангамж гэдэг олон төрлийн бизнесийн одоо хамтран ажиллах юм түвшлэлийн одоо харилцаа бий болгосон юм сайхан уулзалт форум болж байна. Үдээ аж ахуйн эрчимжүүлсэн хөгжүүлэлтийн талаар яригдлаа. Тэгээ энэ төслүүдээр тус одоо хоёр талын ерөнхийлөгч маань мэдээлэл солилцож нэгжлүүд бэлтгэх талаар тэгээ ярилцсан. Тийм болохоор ер нь бол миний хувьд бол айгүй их тийм өрөө хөөцтэй бизнес форум боллоо гэж үзэж байна. Төрийн тэргүүний айлчлалын бүрэлдэхүүнд 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл багтсан бөгөөд Туркменстан улсын Туркмен хивсний үндэсний музей, Ашхабадын нэхэмлийн үйлдвэр болон Туркменстаны аж үйлдвэрийн бүстэй танилцах баялаг бүтээгч бизнес аяллыг хийлээ. Хоёр улсын одоо эдийн засгийн хувьд хамтын ажиллагаа албан ёсоор эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр бид импорт болон экспортын чиглэлд яаж хамтран ажиллах вэ? Харилцан хөрөнгө оруулалт яаж бие биендээ оруулах вэ? Цаашлах юм бол цэвэр логистик дээрээ бас яаж хамтарч ажиллах вэ? Монгол улсаас мал, ноос, ноодор гэх мэт маш олон төрлийн бүтээгдэхүүнийг Туркменстан улсад нийлүүлэх боломжтой гэхэд олон талын хамтын ажиллагаанууд одоо эхэлж байна. Дэлхийд үлдсэн ямар барилгын материал үлддэг вэ гэхээр гантгил үлддэг. Ийм л учиртай улсад ирээд өнөөдөр бас тэр хийсэн ажил, бүтээсэн ажил бүгдийг нэг бүтээн байгуулалтанд хараа явж байгаа сайхан байна. Туркмен үндэсний хивсний музей. Тус музей нь гар аргаар уралсан 1000 орчим туркмен хивсний цуглуулгатай. Энд Генесийн номонд бүртгэгдсэн 1.2 тонн жинтэй 300 м2 хэмжээтэй дэлхийн хамгийн том гараар нэгсэн хивс хадгалагддаг. Туркмений уламжлалт хивсний хэн төрийн далбаанд хүртэл байдаг бөгөөд Туркменстаны үндэсний эв нэгдлийн илэрхийлэл юм. Тэгэд энэ цүнх болохоор тэр чигтээ хоньны ноосоор хийсэн цүнх гинэ. Тэгээ манайхаа одоо бас монголчууд хоньныхоо ноосыг маш их хэрэгжилж байгаа. Бас нэг санаа байна гэж би бодож байна. Бид одоо дандаа гутал гол чимэглэлийн зөөс сэдэр хийж байгаа шүү дээ. Гэтэл бас цүнх хийжээ эднэр те. 13 дугаар зууны үед хийсэн хивс их сайхан санагдлаа. Түүх одоо харуулсан, түүх шингээсэн одоо үнэхээр маш сайхан одоо музей байна. Ийм олон төрлийн одоо энэ хивсийг ингэж гараар одоо уралж хийдэг, олон сарын хугацаа зарцуулдаг, олон хүн одоо бас оролцдог, олон эмэгтэйчүүд оролцдог. Ийм одоо өөрсдийнх нь үндэсний одоо ийм гар урал, үндэснийх нь одоо бас том бизнес юм байна. Ашхабадын нэхэмлийн үйлдвэр. Туркменстан улс нь хөвөнгийн тарилалтаараа дэлхийд ихний 4-т ордог. Энэ утгаараа хөвөн давуун нэхмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн. Ашхабадын нэхмлийн үйлдвэр нь утас эерэх, давуу нэхэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлгээд 100% хөвөн давуу материалаар бүх төрлийн нэхмэл сүлжмэл давуу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Туркменстан улсын одоо хамгийн том номер 1 одоо энэ давны үйлдвэртэй танилцаад байж байна. Тэгээ хамгийн гой одоо давнууд болон нүүр гарын алчуурууд, цуу юмбуу бүгд одоо энэ ч хийгддэг ийм том үйлдвэр байна. Энэ одоо манай Монгол нэвтрүүлэх боломжны байдаг юм бол одоо Монгол ийм үйлдвэртэй олж сайхан л өөрсдөө бид хэд ийм гоё давуу хэрэглээс орчвол тий. Сая бид нар хивсний үйлдвэр, давны үйлдвэртэй танилцлаа. Тэгээд Монгол улс бас энэ хөгж болох үйл салбар байна гэж хувьдаа бас дүгнж байна. Маш сайн чанарын хөвөн давааг бол үйлдвэрлэдэг юм маш том үйлдвэр байна. Яг
манай Монгол улсын ч гэсэн энэ хүн давааны үйлдвэр хөгжих боломжтой юм байна гэж харж байна. Туркменстаны аж үйлдвэрийн бүс. Тус зохицол бүрт гэр ахуйн цахилгаан бараа, бүх төрлийн гэрэл, барилгын материал болон инновацид суурилсан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүнээ Төв Азийн зарим орнууд болон Европын орнуудад экспортлдог байна. Шоколадын жихрийг яаж хийж байгаа процессыг харлаа. Тэгээд өмнө нь хүнсний үйлдвэрүүдийг харж байгаагүй учраас маш сонирхолтой, бас үр өгөөжтэй тийм аялал болж байна. Дотооддоо энэ үйлдвэрүүдийн бас жишг үйлдвэр бий болгох цаашлаад энэ технологи инновацийг бас дотооддоо нэвтрүүлэх тал дээр бол агаарж ажиллах шаардлагатай санагдлаа. Сайхан туршлага суудсан сайхан аялал болж байгаа гэж үзэж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагддаг тус бизнес аялал нь үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулах, шин туршлага хуримтлуулах давуу талтай. Энэ ч утгаараа гадны орны сайн туршлагаа суралцах бизнес аяллыг Франц, Вьетнам, Лаос, Узбекистан зэрэг орнуудад амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ удаа Туркменстан улсад үргэлжиллээ. Хоёр улсын төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч найрсаг болж тал ууд олон улсын авто тээврийн харилцааны тухай болон агаарын харилцааны тухай Монгол улсын засгийн газар, Туркменстан улсын засгийн газар хоорондын хэлэлцээр хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай болон мал эмнэлэг, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Туркменстан улсын хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Туркменстан улсын худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг харилцаа хамтын ажиллагааны 10 орчим баримт бичигт гарын үсэг зурлаа. Туркмен улсын хувьд бол Монгол улстай хамгийн эхлээд тээвэр логистикийн асуудлуудаа шийдэх, за энэ нь бас Каспийн тэнгис рүү бид нар танаад далаад гарцгүй, хоёулаа далаад гарцгүй орны хувьд бас бид нар танахыг Каспийн тэнгистэй холбож далаад гарцтай болгоё. За манай хувьд бол хөдөө аж ахуйн салбараас маш их юм худалдаа арилжааг сонирхол байдаг. Өөрөө энэ хевсний орон, хевсний түүхийд болох ноос манай одоо цагаан албартай уялдах. За тэгээ биднэрт энэ улстай бас суралцах юм харилцан сонирхлуудаа бол маш нарийн тодорхойлсон их юм прагматик айлчлал болж ин гэж хэлж болно. Монгол улсын махан бүтээгдэхүүний экспорт энэ Төв Аз, ойролт орнууд, энэ Арабын хойгын орнуудад идэвхтэй одоо зах зээлэд хэлж байгаа. Нийт Монгол улсын махны экспортын бараг 40-50% энэ бүс нутагт руу чиглэсэн. Ийм бид нар Каспийн тэнгисээр дамжин одоо Ираны зах зээл, Ирак, Сирийн зах зээл рүү гарахад маш төхөн басан далайн энэ тэнгисийн тээврийн боломжийг бас нээж байгаа. Зам тээврийн яамны зүгээс авто замын болон агаарын тээврийн харилцааны хэлцээр хийлээ. Тэгээ энэ хүрээндээ бас авто замын болон одоо дамжин өнгөрөх транзит тээвэр, мөн одоо агаарын тээврээр дамжин бизнесмэнүүдийг бас хооронд нь холбох, мөн харилцан одоо бизнес хийх, үйлдвэр эрхлэх хүмүүсийг одоо хамгийн одоо боломжтой тээврийн хэрэгслээр одоо хангах, хамтрахад бас нэлээд ач холбогдолтой юм аа гэж үзэж байна. Энэ харилцан ашигтай байх боломжтой салбаруудаа тодорхойлж, энэхүү салбаруудаа хэлэлцээр байгуулж хамтын ажиллагааны механизмуудаа тохирч авч ийн гэдэг маань өөрөө энэ харилцаа бол цаашаа хөгжих. Нэгдүгээрт энэ суурин бүрдсэн байна, хоёрдугаарт цаашдаа эргэцэн орчинд бүрдэж байгаа учраас илүү идэвхтэй хөгжөөд явах боломжтой гэж харж байна. Ийхүү 1992 онд Монгол улс болон Туркменстан улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хугацаанд анх удаа хэрэгжсэн энэхүү дээд түвшний ажил нь хоёр орны харилцаа хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьсан чухал ач холбогдолтой айлчлал болж өндөрлөө.